Хятад улсад бослого хөдөлгөөн гарч цагдаа нар нь тэднийг зогсуулж чадахгүй буулт хийж байна гэж сонссноо. Үгүй сонсогдоогүй. Бослого хөдөлгөөн жагсаалгаглан хиймэгцэл төрийн механизм нь яралтай хөдөлж цус уурсган дардаг хуйлтай. Гэтэл Монгол Хятадын хил дээр Хятадын компани бослого гаргаж Хятадын ганц модны бомбоос Монголын гашуун сухайт руу орох замыг хаан хэлээр орж гарах боломжгүй болгон эсэргүүцлээ илэрхийлж байна. Бослого гаргагч нь Хятадын Winsway компани бослогын шалтгаан нь нүүрсний экспорт Монголын талд ашигтай болж Хятадын талын ашиг багасанд нь оршихажээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн зам тээврийн яамнаас нүүрсний экспортод зохицуулалт хийж уртын урт рейсийг байхгүй болгож зөвхөн богино рейстэй болгосноор Монгол жолооч нарыг ясамарч шууд уурхайн амнаас цагаан хад хүртэл нүүрсээ тээвэрлэн аваачиж буулгачаад утсан давхдаг болсон Хятад компани ажлыг нэмсэн. Түгээрч барахгүй өмнө нь уртын урт рейсээр жолоочийн мөнгө хэмээн нүүрс худалдан авагчаасаа салгаж авдаг мөнгөнд багасаад ирснээс гадна хил гайлын хяналт шалгалтанд шалгуулаад ирэхээр амин тэмцэн ийхүү бослого хөдөлгөөн гаргаж хэлжээ. Санаа нь бол дураараа дөргиж дунд чөмгөөрөө лимбидэж Монголын хуулийг нулимх хүсэлтэй байгаад байдаг. Уг нь хэлийн бүс бол онцгой объект. Тэнд бослого хөдөлгөөн гаргах бүхэл машин дэргэж хамаа намайг орхиж болдоггүй. Гэвч Хятадын цагдаа цэрэг зуух энэ явдлыг нэг тоохгүй байгаа бол та. Учир нь бослого Монголын эсрэг гарсан тул ийхүү цагдаа нь Эстон зөнд нь орхичихж байна. Дүгнэлт. Монголчууд эв зүгөө олж эмх замбраатай болоод ирэхлээр хятадуудын ашиг багасч тэдний эгдүү хүргэж хэлж байна. Монголчуудад хэдий ч нэ эв түнжмүүдэ зохион байгуулдаггүй байна вэ? Тэндээс хятадууд ашиг олдог нь ийхүү тодорч байна. Тэсгээ байгаад бослого гаргаад хэл гаалыг хаагаад эхэлсэн ч Хятадын хатуу чанд хуйл цэрэг цагдаа нь нүдэ анаад буруу харж байна. Энэ нь хамгийн осолтой. Эцсийн дүгнэлт. Ганцхан худалдан авагчтай байгаа цагт энэ мэт шантаажинд байнга өртөж тэдний хүслээр өчигөө бууж өгч байх болно. Монголчуудыг зохион байгуулалтанд оруулж монголчуудтай ашигтай наймаа хийж болохгүй. Хэрв тэгвэл монголчууд өндийж хөл дээрээ босно. Тэр нь Хятадд Хятадын компаниудад ашиггүй. Ашиггүйгээр үл барам аюултай. Ийм л дүр зураг харагдаж байна.